Тэгэхээр манай Чингис хааны морьтгошуу маань байгуулагдаад 6 жил болж байна. 2008 оны 9-р сар 26-нд байгуулагдсан байдаг. Ямар учраас энэ газрыг сонгож байрлах болсон гэхээр Чингис хаан 1179 онд 3 мэргэд аймгийг дайлаар мордохын өмнө Хэрээдий Ван хаан тойрлоос цэргийн тусламж хүсээд буцаж хинтэр явж явах замдаа энэ агуутын өндөр буюу Цонжин болдог хэмээх газраас ташуур олж байсан түүхтэй байдаг. За Монгол эр хүн ташуур олно гэдэг маань Хэмэр сүлдэнд сайн хэмээн бэлэгшээд үгээд. За манай хөшөө маань болохоор нийтдээ 40 метрийн өндөртэй. Энэ суурин байгууламж нь 10 метрийн өндөр, хөшөө маань дангаараа 30 метрийн өндөр. Одоогоор дэлхийн хамгийн том морьтгошоо тооцогдож байна. Хүний гараар бүтээгдсэн дэлхийн 100 гайхамшигын 33 тухтдаг байна. За хөшөөг зэвэрдгүү 250 тонн гант төмрийг өгсөж байгаа юм чийсэн.